За зээлийн мэдээллийн тухай хуулинд өөрчлөлт орсноор зээлийн мэдээллийн санг бүрдүүлж байгаа энэ үйл ажиллагаанаас хамааралтайгаар ямар нэг байдлаар санхүүгийн хариуцлага хүлээх асуудал дараа нь үүсэх үгүй юу гэдэг талаар бодолцсон зүйл байгаа юу. За хоёр дахь асуулт нь засгийн газар улсын их хурал бүгдээрээ энэ зөвшөөрлийг олон зөвшөөрлийг журмуудыг зэгцэлье тоогийн цөлиөл гэж яриад байгаа. Энэ чинь дахиад журам шинээр нэмэгдэх үе таалга нээж өгч байгаа асуудал байна уу? Ер нь шат чадны байгууллагуудын янз бүрийн гаргасан журмууд бол хүнд суртал, авилга, иргэний эрх чөлөөнд талдсан ийм л журам болчиход байгаа. Хууль тогтоох чиглэлээр энэ процессын үйлдэлүүдийг улсын их хурал батлах чиглэл рүүгээ явдаг байвал яадаг юм бэ? Бас нэг журам нэгээд авах нь тийм зөв зүйл мөн үү биш үү гэдэг тухай асууж байна. Гуравт нь энэ зээлийн мэдээллийн тухай хуулинд өөрчлөлт орсноор банкнуудын эрх ашиг нэмэгдэж байгаа юу? Хасагдж байгаа юу? Тэдний одоо магадгүй нөгөө эрсдлийг нь хаах байдаг юм уу? Үгүй бол одоо ашгийг нь дэвшлүүлэх чиглэл рүү энэ хуулийн өөрчлөлт чинь үйлчлэхгүй юу? Иргэдийн зээл авж байгаа өөрсдийнхөө амьдрал ахуйг болгоо явж байгаа иргэдийн амьдрал ахуйд сайнаар нөлөөлөх үү, муугаар нөлөөлөх үү гэдэг тал дээр ямар бодолтой байгаа. Дээрээс нь өнөөдөр Монгол улсын 3 сая хүмүүс чинь бүгдээрээ л энэ банк ус санхүүгийн байгууллага ломбардын ажилчид болчихлоо шүү дээ. Бүтээгээл яадаг, хийгээл яадаг тэдний тааж давшгүй хөөнүүдийн төлсөөр байгаад хамгийн сүлд нь өөрт нь үлдсэн юм байдгүй. Нөгөө банкуудынхаа ашиг нь хэдэн зуун тэрбум төгрөгөөр тоологдож байдаг. Банкуд нь эргээд бизнесийн зах зээл дээр төсөл хэрэгжүүлэгч болоод иргэдийнхаа санаачилсан эдийн мэдээллийг булааж авдаг, бизнес эрхэлдэг ийм болчихсон. Банкны хувьцаатай банкны хөрөнгө оруулагчид банк өөрөө өөр зах зээл дээр бусад зах зээл дээр бизнес эрхлэх нь зөв юм уу? Буруу юм уу? Монгол банкны болон бусад газруудын Монгол банк санхүү яам гэл яригдж байдаг. Олон дарга нар банк ус санхүүгийн байгууллагуудтай хүүний орлого олж идэг гэдэг ийм зүйл яригдаад байдаг. Энэ чиглэл рүүгээ яаж ажиллах юм бэ? Мөнгө хүлээлт одоо Гобсэг гэж зохиол дээр гардаг шиг мөнгө хүлээлт бол Монголд бол хязгаараа алдсан шүү дээ. Аж гудамж талбайгаар явхад 10 хаягны 3-аас дээш нь 5 ч юм уу банк ус ломбард гэсэн хаягуд л байгаад байгаа шүү дээ. Монголд явж байгаа Улаанбаатар хотод явж байгаа энэ бизнесийн компаниуд гудамжны хаягуудыг байшин барилга дээр байгаа хаягуудыг харахад тэр хаягийг тоолоход л хичнээн хүүтэй мөнгө зээлдүүлдэг газрууд байна вэ гэдэг. Албан ёсны эрхтэй буюу эрхгүй өөрөөр одоо тэр өдрийн зээл гэж ярьдаг шиг ийм зүйлүүд замбрааг явж байна. Энэ чиглэл рүүгээ өөрчлөлтүүд хэр орж байгаа юм бэ? Санхүүгийн эрх чөлөөтэй Монгол хүнийг бий болгох бүтээхийн төлөө бид нар ажиллах ёстой. Тэгэхээр ийм журам нь зөв явж байна уу тэр чиглэлд? За хариулт өгье. Инквери Батчуугар гүшүүн хариулт өгье. Энэ зээлийн онооны системд орсноор бол хэний эрх ашиг хүндэгдэх вэ гэвэл нэгээс нь одоо зээлдэгч бол иргэн аж ахуйн нэгжийн эрх ашиг нь бол давуу байдалтай болно. Ямар байдлаар каналууд нь үйлчлэх вэ? Нэгдүгээр тэр оноогоо үзүүлээд ямар ч одоо банк санхүү байгууллагад авчоод шууд одоо үйлчлэгийг авах болцоо нэгдэж байгаа. За үүнийг дагаад бас чанаргүй зээлийн төвшинч багасна. Тэгэхээр энэ бол нөгөө талдаа бол банкуд ч гэсэн аргатай эрсдэл нь өөрөө багасаад тэгээд хүүгээ бууруулах бас нөхцөл байдал үүснэ. Тэгэхээр бол тал талдаа ашигтай тэр систем л дээ. Тогтолцооны өөрчлөлт ороод байгаа юм л да. Заавал 6 жилийн харж гсаалт гэхгүйгээр байнгын динамикаар хөдөлж байгаа онооны систем л ороод үүнийгээ дагаад хэрэглэгч болон одоо аж ахуй нэгжүүд бага хүдээ зээл авах болцоо нь үүснэ.
иргэн ч мөн адилхан. Банк талдаа, санхүүгийн байгууллага талдаа бол чанаргүй зээлийн хувь нь нийт системээр буурна. Мөн үнийгээ дагаад хүү буурна. Мөн барьцаа өөрөнгөө шаардлагач нь тодорхой хэмжээгээр буурна. 13%-аар буурчсан. 28 буурсан төв судалгаа гарсан. За заав журам уу гэхээр Монгол банкнаас нэг журам батлаад яг тоглоомногоо дөрмөө баталгая. Энэ үйлчлэгийг нь зээлийн мэдээлэл сангийн үйлчлэгийг нь бол хоёр тусгай зөвшөөрөлтөй компани гүйцэтгэх нь өнөөдрийн байдлаар. Гэхдээ энэс ч олон тусгай компаниуд бий болох болцоо одоо хуулиар бол хаасан зүйл байхгүй байгаа. Гол нь шаардлагатай хангаж байгуулдаг гэдэг шинээр одоо бүртгүүлээд тусгай зөвшөөрөл аваад үйл ажиллагаа явуулах бүрэн эрх байгаа. Тэгэхээр бол яг төрийн талаас тодорхой хэмжээний хяналт тавьдаг юм бэл. Нөгөө компаниуд нь яг хувийн тухай нууцсан хуулиа хангаж байна уу? Зээлийн мэдээллийн хуулиа хэрэгжүүлж байна уу? Яг шударгаар нөгөө хүнийхээ оноог нь тавьж зээлдэх зэрэглийг оноожуулж байна уу гэх мэтлэн. Бүх дэлхийн жишгээр бол яг л тийм байд юм билээ. Солонгос, Япон, Инд, Герман, Австри, Канада гэх мэтлэн улс орнууд бол энэ онооны системд хамгийн одоо шилдэг онооны системд улс орнууд бол яг л төрийн байгууллага нь яг хяндаг. Хувийн хвшил нь бол тэр үйлчлэгээ өгөө явдаг. Тэгээд тэр үйлчлэгээ өгж байгаа хувийн хвшил нь хоорондоо бас өрсөлдөх болцоог нээр. Яг тэгвэл хэрэглэгчд сонголт байгаа. За Монгол банкны дэд ерөнхийлөгч Инхтэй нэмж хариулт өгье. Ажлын хэсгийн 9-р микрофон. Хуулийн төслийн 2.14 3 хэсэг заасан тэр журмын тухай бол гишүүн хөндлөө. Төв банкны тухай хуулийн 5 дугаар зүйл дээр бол Монгол банк нь бол хэд өндөр хүүтэй зээлийг бусдаас ингээд богино хугацаатай аваад тэрүүгээр санхүүгийн дарамтад ороод байгаа тухайн асуудал бол маш олон жил яригдчихэж байгаа. Тэгээ энэ дээр бол санхүүгийн хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах тухай хууль гэдгийг бол Төв банкнаас ажлын хэсэгт нь ороод ажиллаад явж байгаа. Ерөнхийлөгчийн тамирын газрын дээр бол ажиллаад өргөн барихаар бол явж байгаа. Тэгээд санхүүгийн хэрэглэгчийн эрх ашигын тухай хуулийн дээр санхүүгийн хэрэглэгчийг хамгаалсан тийм бүлэг зохицуулт бол орж ирнэ. Яг энэ дээр бол энэ өдрийн зээлтэй холбоотойгоор зээлийн одоо хүний дээд хязгаарыг тогтоосон тийм зохицуултыг бол хийж өгөхөр бол ажиллаж байгаа. Харин банкны харилцагч хадгаламж эзэмшигчдийн хууль ёсны эрх ашигыг хамгаалах гэж Монгол банкны үндсэн зорилгоодын нэг бол тодорхойлсон байдаг. Тэгэхээр бид бүхэн бол энээсээ хэрэглэгчийн хууль ёсны эрх ашигыг хамгаалах, дээдлийн мэдээлэлтэй холбоотой дэд үтцийг тэнцвэртэй зохистойгоор ашиглах. Зээлдэгчийн зээлжих зэрэглэлийн оноог тогтооход баримтлах үндсэн шаардлага зарчмуудыг бол тодорхойлох. Хэрэглэгчийн хууль ёсны эрх ашигыг хамгаалах байдлаар банк болон санхүүгийн байгууллагуудын эрсдлийг бууруулах гэсэн тийм үндсэн зарчмыг энэхүү журмандаа бол тусгаж өгөх. Энэ журмыг баталснаар тухайн санхүүгийн хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах чиглэлд нь тухайн хэрэглэгч хууль ёсны эрх ашигыг хамгаалах